Exercise 4. Дөрөвдүгээр дасгал. Read the story again. За энэ түүхээ дахиад уншаарай. How is this room different from your bedroom at home? Танай гэр дэх чиний унтлагын өрөөнөөс энэ өрөө юугаараа өөр байна вэ? Write 25 words. 25 үгээр бичээрэй. Use the vocabulary, үгийн санга хэрэглээрэй. Ямар үгнүүд сурлаа? And preposition to help you. Өгтөр үгнүүд сураар хэрэглээрэй гэж байна. Тэгэхээр байршил заасан өгтөр үгнүүд үтсэн байгаа. In my bedroom, there aren't pictures. There's a bin next to my desk. Бид нарт одоо энэ story-га харж агаад энэс юугаар өөр юм бэ гэдгийг илэрхийлнэ. Жишээ нь welcome to the green bedroom гэж байна. Энэ өрөө бол ногоон өнгөтэй байх нь байна. Харин миний өрөө чинь цагаан өнгөтэй. This is a green room. Энэ бол ногоон өрөө байна. But my bedroom is white. Харин миний өрөө бол унтлагын өрөө бол цагаан. Явлаа дараагийнх нь there are curtains. За хөшгтэй гэж байна. За манай өрөө бас хөшгтэй. Тэгэхээр өөр гэдэгт орохгүй. Next to the bed there's a big box. Энэ дээр ялгаа бичээ. Next to my bed there's a lamp. Ширээний чидэн байгаа. Доош нь гүйлгээд. За энэ дээр there are 3 doors гэсэн байна. За энэ өрөө бол 3 хаалгатай. Харин манай өрөө бол there is 1 door in my bedroom. Манай унтлагын өрөөнд нэг хаалга байгаа гэд. Одоо үгээ тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 1 2 3 4 5 words 25. За энэ маягтай бичих нь байна өөрийнхоороо.